хөгтөдөө. Тэр амсараа. Сайн байцгаана хөгтөдөө. Сайн хамарснаа. За багш нь өөрийгөө танилцуулъя те. Багш нь Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумаас ирсэн Ариун Цэцэг гэдэг багш байна. Өнөөдөр та нартай хамт монгол хэлний хичээлээ явуулах чаатаа маш их баяртай байна. За одоо багш нь та нарыг нэрийг мэдэхгүй учраас нэрээ чинь мэдэж авъя. Хүүхэд олгоны ширээнд дээр энэ тууцсан цаас өгсөн байгаа. Энэ тууцсан цаасан дээр нэрээ бичээд 2-2-ороо нийлүүлээ ширээнийхаа болон тавиарай. За. Үзгээрэй бич. За 2-2-ороо нийлүүлээ ширээнийхаа болон. За зүүн болондоо тавиарай. Лаан болонд. За найзтай ширээнийхаа найзтай нийлүүлээд баруун болондоо тавьчих тана. Тийшээ баруун болондоо танах зүүн болондоо. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа монголын хичээлийг явуулахдаа ажлын хуудсан дээр ажиллана. Тэгэхээр бүгдээрээ ажлын хуудсан та танилцъя. За хоёр цаасны нэг нь суралцагчийн ажлын хуудас гэдэг байгаа. За сар өдрөө тавиарай. За дөрөвдүгээр сарын 21-нд сар өдрөө тавиарай. За хичээлээс идэвхтэй байж. Тавьсан нүх. За одоо өмнөх хичээлээс ирээ сана. Өмнөх хичээлээр миний өмнө авсан багш та нарт юу нөхөө ямар хичээл шинээр үзсэн? Эсрэг утгатай. За бүгдээрээ хичээлээ эхлэхээс өмнө хичээлийн хаан дэгтэй танилцъя. За ямар дэг баримтч хичээлээ явуулах вэ? Өдөр. За хэн хэлэх багштай хэлээрэй. За. Оо их сайн байна өшөө. За нөхөө. Миний бодлоор багшигаа сайн зүс. Их мундаг байна. За өөрдөг. За нөхөө. Миний бодлоор багшигаа Маш сайн байна. За зүйтэй. За яах вэ? Чанга тоо дээр. За яах вэ? Дараа нь хариулна. Тэгээд бас бусдыгаа сонсно. Нэг найзгаа ярьж хахад эсвэл багшгаа ярьж хахад сонсохгүй байж болох уу? Болохгүй. Ярьж байгаа хүн яах вэ? Чанга тоо хариулна бас босоод гараа өргөөд босоод хариулна шүү багшийнхаа асуултанд. За өмнөх хичээлээр эсрэг утгатай үзсэн юм. Тэгвэл эсрэг утгатай үзэж яг юу вэ? Миний бодлоор эсрэг утгатай үгээр гараа өөр үг гэх юм. За сайн байна шүү. Эсрэг утгатай өөр үг. За яг ямар өөр юм бэ? Миний бодлоор эсрэг утгатай үг жишээлбэл том гэхэд жижигээ гэдэг. За их сайн байна. Утгаараа эсрэгцсэн үлэг үг байдаг те. За сайн байна. Тэгвэл бүгдээрээ багш нь хосоор ажиллах даалгавар өгсөн байгаа. Үгээс үжиг хамтдаа өгсөн. Гэтэ энэ баруун доод болон гэсэн үгсийн эсрэг утгатай үгийг энэ үгээс үжигээр бүгдээр. За хосоор хамтдаа. За хамгийн ихний үг ямар үг вэ? За жижиг эсрэг утгатай үг үү? За тэгвэл энэ бичиж шүү. За ингэж бүлч. Хоёулаа ярилцаад талмастраараа бичээрэй. Нэг дөрөвчд нэг үсэг бичин тийм ээ. За. Зөв. Одоо энэ бичиж. Одоо энэ дээр жижиг эсрэг утгатайг нь том бичмэ шүү. За баатал ингэ. Том бичээрэй. Бүгдийг баатал ингэ угаас үчээ бүгдийг. Бос бүгдээр өгөөч. За машин самбар төгөл
эсрэг утасаа өгье. Хүрч байна. За. За, босны тааруудаараа их сайн байна. За, маш сайн. За, ойрхон ханд шиг. За, шиг мөрөөр самбар. За, босны самбарын найзтайгаа тааруулаад. Зузаанаас. За, чич. За, нэг хоёрын атсан нэг шиг ингэн гэдэг. Тэр өргөдөг бишний багтаа нэмэгэн гэдэг ий хасч. Дээсч. Тавтаад. За, энэ бороо гана. За, нэмэгэн бичтэй өргөдөг биш маань ямар их баг уу? Ий энэ нэ. За, ихч гараа. Орхог ихч. За, дэйс юу завчиж. Дэйс утастаа. За, үгүй дэйс утастаа юу ихчсэн. За. За, бомбисго. Бомбисго мараа. Орхог. Бомбисго мараа. За, одоо сонгоо эсрэг. За, бас. За, энэ орхоог барь эсрэг утгаагаа 50 хэм бичтэй. Их чинь миний юу дээр зэрэг засахтай байна. За, мөрөөр камер руу тавьсан. За. Тавьд уу амралтсан байна. За, дээр давхарлаа. Энэ зөвхөн нэг хавруу гэсэн чинь. Тавь бай. Таксины онцолог. Тавь. Тэгээд хацсараа. Дээр давхарлаа. Гол бороо гэсэн дээр давхарлаа. Начи зөв штэ. Бороо гэсэн чинь нөгөө. Чи юу гэж өчгөж байгаа юм? Ти 50 гэж заавчтай. Начи зөв байгаа ч тийм. Бороо гэж засчих юм нөгөө бороо хаана алдсан юм. Энэ дээр юу гэж юм штэ. Аха. Начи зөвлөд юм. За зөвтэй. За их чайсан нөгөө. За дараагийн ахоог марсна. Би таараа. Марсна. За, гахны эсрэг утгаагаа бүгдээр. За, мөч чарга зураг үгүй бодож байгаа мөч чарга. Мөч чарга гараад. Сайн бай. За, сайн. Шорт. За, их тус. Хамгийн зөв юм их тус. бодож байгаа юм. За яагаад вэ? За бодож байгаа. За баярлалаа. За үгүй ч өгч. Хийсний багш нь харъя. Хамтар өгч. За боолаа.
Наасаа үзгэн нэ. Энэ нана бичээр ансах талцаас идэв. Энд за бичсэн хүмүүсд энэ хичээлийн маань зорилго юу юм бата бодороо. Ансаа ямар асуултанд хариулт өгдөг үлээ хүмүүс ээ? Ансыг таалахтаа. Оо тэр юу их сайн бэ? За тэгвэл өнөөдөр хичээлийн хүлээх асуулт маань юу ах вэ? Тэр юу вэ? За ямар зорилготой хичээл юм бол өнөөдөр ансыг таалахаар юу сурах гэж байгаа юм юу ч бодож байна. Хин хэлгүй за биштэй дээр. Ансыг таалцаа гэдэг хичээлээр юу сурах гэж байгаа юм бол? Юу сурмаар байна та нар ансыг таалцаа гэдэг хичээлээр? За. Ансыг сурмаар байна. Өөр юу сурмаар байна? Оо. Сайн байна. Сайн байна. За тэгвэл та нар бидний өнөөдрийн зорилго маань за нийтээр уншия. За нийтээр уншия. Ансыг таах сурах нь бүгдээр өнөөдөр. Яаж амархан таах вэ? Ансыг таахад хэцүү юу? Заримдаа хэцүү. Тэгэхээр яаж амархан таах вэ гэдгийг өнөөдөр мэдэж авах нь. За юу хийх вэ? Ямар алхам хийх вэ? За ашаа нэтэ. За энэ үеийн 3 дахь алхам. За 4 дахь алхам нь. Тэгвэл зорилгоо хангах нь шүү дээ. Бүгдээрээ энэ 3 алхамыг хийх юм бол өнөөдрийнхөө хичээлийн зорилгыг биелүүлэх нь байна. За өөрийгөө үнэлнэ. За ажлын үндсэндээ чи өөрөө үнэлгээ би чадлаа гэдэг байна уу? За хамгийн сүүлд нь энэ 3 алхамыг хийж чадах бол өөрийгөө эдгээр маш сайн сурсан бол өөрийгөө ингэж үнэлнэ. За амын зурхана шүү дээ. За зарим зүйлээ сайн хийж чадаагүй бол за ерөөсөө хичээлээ ойлгоогүй бол ингэж үнэлнэ. Ойлгомжтой юу гэдэг? За багш нэг ансаг таах юм. За уншаарай. За багштай алхам нэгийн заавар төшиг уншаадаг доо. За төшөө басаад заашдаг. За үүсэгээ таарч. Алхам нэг дээр бичээрэй. Энд ямар үг байхыг эсрэг утгатай үг бичээрэй. Цаанаас эсрэг утгатайгүй. За биччихдэг үү? Ажлын утсандаа бичээрэй. Хавцсан хүүхдүүд таа. За юу юм бол? Утны наанаас болохос, дэсний наанаас дэс тэр юу вэ? За туулай. Та ямар мундаг юм бэ? Туулай гэж яаж мэдээ та нар? За гişнээс яаж та нар яагаад туулай гэж таасан бэ? За. Яагаад туулай хийдэг? Оо сайн. За өөр ямар шинжээнд туулай? Ингэж ансгал ямар шинжээр хин нэх вэ? Дээлтэн өөр. Дээлтэн болохоор ингэж ансгалсан байна. Шүү? Тулай хаана амьдэрдэг үлээ? Ботон. За ботон амьдэрдэг байхад тулайг ингэж ансгалсан байна шүү дээ. За тэгвэл дараагийн ансгыг уншаарай. Өргөн. За зөөлөн эсрэг утгатай байна. За бичээрэй. За тэр юу вэ? Бодоорой. Бодож байгаа онцлог шинжийг бодоорой. Өөрөө зөөлөн өргөн хатуу тэр юу юм бол? Дараа өргөө тариулъя. За тэр юу вэ? Мэлхий. За. Ястмэлхийнээс өөр хөлбөр байна уу? Та нар яагаад ястмэлхий гэж бодов? Өөрөө зөөлөн өргөн нь юу гэж хэлдэг нэ? Яг үнэн. За та нар их сайн таалаа шүү. Хоёрын хатуу? Өөрөө ямар вэ?
гэсэн тулаа аваад. За. Тийм жижиг жижигтэй тийм ээ. За. Өөр ямар чанар юм. За. Яг үнэ. За мэлхий ясан хоёртай байна шүү дээ. Тэгвэл бүгд надаа алхам хоёрлоо гарыг. За багштай зааврыг энэрл уншаад өгөөрэй. За энэрл таана босоод алхам хоёрыг зааврыг уншаарай. Энэрл. За босчоо тод чантуугаар уншаад. Алхам хоёрыг зааврыг уншаарай. За энэрл дүр сууж. Бүгдээ алхамынхаа хариуг наач. Энд башны доктор өгсөн байгаа. За энэ докторна энд байгаа энэ зургийг аваад хоёроо хувааж аваад хариу таараа. Наагаа. За цаавуугаараа тэр дөрвөлжин дотор маахна штэ. Сумынхаа доотлын дөрвөлжин дотор. За тэгээ туудаа ясныхаа гадаад төрхийн сайн хараад яагаад ингэж ansуулсан юм болоо гэж бодоод наагаараа өгдөө. цаваагаа өгöd байна. Нэ. Чи цаваагаа дундаа хэлчихсэн. Тамны хойн хариугаа боддоо. Зөв наасан мэн үү? Солиод наасан мэн үү? Тулааныхаа онцлогийг бодоод. За, асуух сурмаар байсан болохоор энэ хоёр асыг цээж дээр өгтүүдээ. За, энэ алхам хоёрыг заавар багшаарай. Хичмэл үсийг зөв байрлуулсан энсэн бүтээж таараарай. За, багшийн самбарт байрлуулсан хичмэл үсийг уншаарай. Энэ асрыг таахаар утгаар ойлгож байна. Яагаад ойлгохгүй юм бол? Бүгд зөв байсан. За байсан дээ. Эхний мөрийг хүчгүй. Та яагаад төсөн гэж ярьсан? Хамаар нэ. Төрсөн. Тогошик. Жижиг. За дараахан. Харинсан. хамгийн том өөр газрын хамгийн том амтлал. За тэгвэл өөр төрсөн бэ гэхээр юу вэ? Эхнээсээ түрүү наш жижигхэн төрдөг. Жижиг нь юу шиг төрдөг байх нь вэ? Өхрийн тогоош тийм ээ энэ хажууд нь байна. Зааны төлөгийг өгдөг үлээ. Тогоош. За өөр юу гэж бодож чинь? Зөвхөн тарин гэдэг чинь яахаа хэлжээ. Өсөж том болохыг хэлжээ. За одоо тэгвэл доктор байгаа. Шахаа өсөн доктор байгаа хичмэл үгсийг хоёроо хамтраад маш хурдан ойлгохтэй. За энэ хичмэл үгсийг аваад маш хурдан ойлгохтэй. Ширээн дээр байрлуулж байна. За хасаараа хамтраад за өгөөдлөр таваар хэлхийг санаарай. За нэг мөрөнд 3 үг байна шүү дээ. Нэг мөрөнд 3 үг.
хэрэгтэй шүү. За ингэж өвдөөс өгдөг гар орлоо. За ихсэн зөв. Хагаарууд. Төөхгүй би сая төмөрөнд өөртөө төгөл застаа. Эхний мөрөнд багш төгөлөө төгөж чадахгүй байгаа. Зүйтэй. За тэр юу вэ? За бүгдээ бодъё. Асар шинжээ бодъё. Төөхгүй би том жижиг байна. Төө гэж ямар шинжээ? Төө. Энэ юм уу? Энэ юм уу? Зүйтэй. За ийм бийтэй ханаа. Энэ төөхгүй, ийм бийтэй. За бүрүүлэн бодоо. Том жижиг байдаг. За сайн байна. Мөнгө. За яагаад ингэж answerсан болохыг хэлэх вэ? Яагаад болгоныг ингэж answerсан? За. За зүтэй төө хөрхгүй битээ учраас. Маш сайн. За жижигхэн тийм ээ. Жижигхэн мөрчөө, ийм жижигхэн мөрчөө хүмүүс айгаад идэх байна шүү дээ. Жижигхэн мөрчөө хүмүүс айд болохоор ингэж сонсон шүү дээ. За тэгвэл заах болгоо ямар эсрэг чанар вэ? Заах нь байтар. Өндөр юу юм? Нам гэнэ өндөр нам оо. Аврагчтай. За. Их сайн дээ шүү дээ. Том жижиг гэдэг эсрэг чанар байна тийм ээ? За. За харис. Зүйтэй аль хөндөө? За. Аш хөнд тийм ээ? Харин болоо? Хөнгөн. Өөр ямар эсрэг чанар хаа? Сайн зургийн ажиглаар онцлог шинжээ. За минь хөө зөв суугаараа хөлөөд та зөв. За. Тий, айгу на хортон удаа энд адилхан байна шүү дээ. За Удаа хайцуулгүй? Удаа. Болгон болгон? Хортон дөрвөн гүвээ нүхний цаагаар очдаг тийм ээ? За болгоны сүр богино бодол биендээ ямар вэ? Жижиг биенд ямар сүлтэй вэ? Өөртөө. За том биетэй бодож биендээ ямар сүлтэй вэ? Жижиг сүлтэй байна. Их сайн байна. За одоо багш нь тэгвэл алхам 3 руугаа арай. За. Эсэнэрлээ. За. Эднэрэл алхам 3 заарыг уншаадаг. Тод чанга дугаар. За, насах таац тоглоцгоо. За багш нь 126 дугаар хуудсыг гаргачих сурагчдынхаа. Сурагчдынхаа 126 дугаар хуудсыг гаргаарай. За, намаа хурдан нэрээ 126 дугаар хуудсыг гаргаарай учиртай. За, тэг тоглоомын зааврыг харааны уншлагаараа нэг удаа уншчих. Цэнхэр дөрвөлжин дээр байгаа тоглоомын зааврыг. За яаж тоглох заавраа уншаарай. 126 дугаар утас шүү дээ. За дундаа тавьдаг гэж. Харааны уншлагаар уншия. За энэ харааны уншлагаар уншаарай. За яаж тоглох заавраа. За хэн уншиж өгөх вэ? Ойлгосноо хэлэх үү? Яаж тоглох юм бол? За минь уншаадаг. За тосноо давра. За багшин яг сурагчааг өрөө. За минь хөө. За минь хөө шаа. Одоо та нар хэд ихийн таан шүү. Юу гэдгийг зургийг хараа шууд хэлэх үлээ. Үгүй харин яах вэ? Харин хэлсэн миний хөө яах вэ? Онцлог шинжийг бодож аваад юу юм ба даа гэж таан шүү. За. Хэлж болохгүй шүү мэдчихэж байгаа те. За, альсгаа 126
болохоор үзний альсгыг ашиглаж болно. Эсвэл өөрийнхөө мэддэг альсгыг хэлж болно. За асуудаа. Би хинбэ чанга асуураа. Чанга. Би хинбэ. Би. За нүгэлдэг. Мэддэг ирээ заа. Мам. Таснаа. За ном байх нь. За чи яагаад ингэж тааснаа найзтай хэлдэг? Яагаад ном гэж бодов? Мэддэг мэрэгэн цагаар мэдгүй дэрэн цагаар чи яагаад ном гэж таасан юм? За бодож байгаараа өөр ансаг намнаас хараад юм уу эсвэл мэддэг ансаг хэн хэлэх вэ? За. Том санаа харин харигдсан бол. За юу гэж бодчих. За хэлэр мэнэ хөө. Та Орон үсгнээс бүтсэн ном тийм. За. тийм бол чанга амрахад зугаа болдог. За дахиад нэг. За. Харахад баг хандхад их. За одоо бүгдээрээ бодъё. Номыг яагаад ингэж онцгодлоо? Харахад баг хандхад их. За өмнөх. Хэн бэлээ? За энэ чи яагаад өөргөө ном гэж таасан мэддэг мэрэгэн цаахар мэддэггүй дэрэн цаахар гэхээр за найзуудаа хэлээдэг чи яагаад ном гэж таасан юм? Эсвэл мэддэг ойлгоч юм байсан юм уу? За тэгвэл суугаад бодож байгаараа за баярлалаа. За сууч. За бүгдээрээ бодъё. Номыг яагаад ингэж онцгож юм бэ? За хэлэх үү? Шууд мэддэг болохоор за мэддэг альсаг байсан ч гэсэн энэ альсгыг зохиосон хүн яагаад харахад баг хандхад ирэх гэж зохиосон юм бол за миний бодлоор харахад жижигхэн бодлоо ханаас уншихад их юм мэддэг. яасан мундаг хариулт юм бэ? Ястаа мундаг байж тээ. За тэгвэл энийг бод. Уншаарай. За яагаад ингэж альсгалсан бол саамных уу? Яагаад гэвэл цагаан гэрэл дуудсан таны хар гэрэл үгэн зэн дууч гэрэл уушж байгаа гэсэн. Ямар мундаг юм бэ? За мэддэг мэрэгэн загвар мэдгүй дэрэн загвар гэж бас хэлсэн те. За тэрийг утгыг хэн тайлбарлах вэ? Заамных уу? Ном уншдаггүй эдэнтэй ном уншдаггүй эдэнгүй. Тэгээд мэрэгэн цаахар, эрээн цаахар гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Мэрэгэн цаахар, эрээн цаахар гэдэг нь шин чанарын бүгдээрээ бодъё. За тэр хамгийн ард сууж байгаа. Мэдхгүй. За хэн туслах их сайн байна. Дэлгэрүүлээд хэн туслах. За минийх. Мэдгүй дэрэн заахад Тий. За эрдэм ном мэдхгүй бол намын үсэг ямар харагдах нь вэ? Юу гэдэг юм болоо гэдээ уншиж чадахгүй байх юм юу аах нь вэ? Нэрээ цаагаар юм байх нь. За мэддэг үнд яах вэ? Та нар сайн шууд уншсан ш. Хахад ба хайлхад их. Тэгэхээр миний хүүхдүүд үсэг сурсан чи ямар хүүхдүүд байх нь вэ? Мэрэгэн хүүхдүүд байх нь шээ. За. Одоо тэгвэл та нар башиг хэн басныг хэлнэ шүү. Харин ойлгож хэлнэ. Ойлгомжтой юу? Шууд хариуг нь хэлэх үү? Үгүй. За. За дараарай. За би хинтээ. Бодож байгаад. За ном дээр альсан байхгүй. Тэгэхээр та нар яах вэ? Мэддэг бол мэддэггүй бол яах вэ? Зохион. За сууч дээрээ сууж байгаа гараар би хамгийн актив дээрээ. Тод чанга. За. Модон дотор ногоон өнгө. Тэр юу вэ? Тэр юу вэ? За заавал ногоон байх уу? Харандаа. Заавал ногоон байдаг юм уу? За гэхдээ төхүүлсэн байна. Арай оновчтойгоор болоод эсрэг утгатай үгөө оруулаад хэлхийг бодороо. За эсрэг утгатай үгөө орсон онцгой зохиохыг бодороо. За. Юунд дотор хармаа даа?
Хан дотор хар бод гэдэг юм уу? За болж байна. За яах вэ? Та юм хичээж хэрэгтэй. Хоо айлгаж хэлж ш. За үзэг юм болов гэж тагшин та харандаа байна тийм ээ. За тэгвэл миний хүүхдүүд гэртээ энэ анс харандааны ансгыг аав ээжтэйгээ хамтарч зохио. Гэхдээ юу оруулах вэ ансгандаа? Өнөөдрийн бидний энэ хичээлээр үзсэн эсрэг утгатай үг маань ансганд ингэж хэрэглэгдэж байгааг харж байна уу те? За гэхдээ ансгад зохиохдоо юу түшгэл зохиох үлээ ансгоо. Зүйтэй онцлог шинжит тулгуурлан зохиол. За хандааныхаа онцлог шинжийг бүгдээрээ бодъё. За хандаа ямар онцлогтой? За зүгээр. Ямар онцлогтой харандаа? Харандаа ямар онцлог вэ? За өөр эсрэг чанарын бодъё. За. Ууртай байдаг бас. Шиндээ ууртай байж байгаа хэрэглээ тэгэхээр ямар гэдгийг. За өөр. Ууртай өмнөөс өөр эсрэг ямар чанар ах вэ? Онцлог эсрэг чанарын бодъё. За урт багнаас гадна жижиг том байдаг. За. Бас ямар чанаргүй гэдэг улаан. Зүйтэй. За өөр. Балтай. Шинэ харандаа үзүүргөө хуучин харандаа. Үзүүргөө. За хайрцагтаа бас яадаг вэ? Бүдүүн найрын хайрцагтаа олон байдаг. Цөөн олон цөөн тийм үү? За энэ эдгээр үгсээ ашиглаад юу зохиох нь өгтэй? Ансаг зохиох нь. За одоо бүгдээрээ хамтдаа хичээлдээ өгнө. За өнөөдөр ямар зорилготой хичээл байсан? За ансаг таахтаа юуг нь харгаж зүтгэх үү? Ансагыг. За энийг бодъё. Ямар ансаг байсан? Эсвэлхээ. Туулаад ямар ансаг байсан? Гэрчтэй. За. Том бийтэй. Жижиг бас. Хөнгөн бас. Номонд ямар онцлог шинжээсэн? Ямар онцлог байлаа номонд? Ханхан жижиг мөртлөө хандхад их байдаг. За тэгвэл ойсоо таахтаа онцлог шинжээ ашиглах нь. За хичээлээ өөрсдөө өгнөлээ. Багш нарыг ингэж үнэлээрэй гэж хэлсэн байгаа тийм. За үнэхээр би чадлаа хөдөлс рүүгээ ороод үзгээ аваарай. За үзгээ аваарай. За нэгдүгээр асуултыг хэрхэн үнэлснээ үнэлээрэй өөрийгөө. За эдгээрээ сонгоод өөрийгөө зурх нь. Хамгийн зурх нь шүү дээ. Эхний асуултаа яаж хийсэн бэ? Амын зураараа. За багш нарыг эхний асуултаа маш сайн хэлсэж ингэж үнэлж байна. За үгүй эсрэг үгийг олоод ансгоо таасан. Дараа нь ансг бүтээсэн гэдэг нь. За энэ ансгыг бүтээсэн байна. За энэ дээр үнэлээрэй өөрийгөө. За холгоныхаа онцлог шинжийг ярилцсан билүү? Үнэлээрэй. За багш нь бас та нарыг энэ чадварыг сайн эзэмшсэн гэж үнэлж байна. За тэгвэл зорилгоо хангаж өгдөрэй. Ансгыг таахтаа. За багштай хэн хэлэх вэ? Ансгыг таахтаа юуг ашиглах вэ? За. Эсрэг утгатай хэрэглэгдэх юм байна. За. Юу вэ? Онцлог шинжээ. Тэгэхээр ансгыг таахад ямар байх нь вэ? Амархан байх нь биш. Зохиолтой ч гэсэн юуг нь гаргах вэ? Онцлог шинжээ нь гаргадаг. За тэгвэл багш нь бас энэ чадварыг сайн эзэмшээд зорилгоо хангалаа гэж үнэлж байна. Тэгээд гэрийн даалгавар багш нь юу гэсэн? Гэрийн даалгавар? Ямар онцлог зохиох вэ? Эсрэг утгатай үг гарсан. Хариу юу гаргах вэ? Ансууны маань хариу юу гаргах вэ? Харандаа. За багш нь ажлын үндсэн толгойн өгнүүдийг бичсэн байгаа. Энэ толгойн өгнүүдийг ашиглаад ансгоо цохоод аавдаа таалгараа заяа. За багш нь хамгийн сүүлд нэг зүйл асууя. Бүх ансганд эсрэг утгатай үг гарах уу? Үгүй. Өнөөдөр бидний хэрэглэсэн ансгуудад
эсрэг утгатайг маш баялаг орсон байна. Тэгэхээр гэртээ ч гэсэн эсрэг утгатайг оруулаад зохиоход хичээгээрэй. Бүр чадахгүй бол оруулахгүй байсан ч болно шүү. За хичээлээ сайн оролцсон баярлалаа.